Солонгосын хойгийн дайны талаар үзэж эхлэхийн өмнө тус дайнд хүргэсэн түүхэн нөхцөл байдал ямар байсан талаар эхлээд авч үзье. За ингээд 18-аас 19 дугаар зууны зааг үед Солонгосын хойг нь Японы цэрэгт эзлэгдсэн төдийгүй 1910 онд Японд данхаар орсон. За ингээд дэлхийн 2 дугаар дайныг дуусгах хүртэл Солонгосын хойг тэр чигтээ Японы эрх мэдэлд байсан байна. Япончууд Солонгосыг ихээр дарлаж хүчээр биеийн хүчний ажил хийлгэх, охид хүүхнүүдийнх нь биеийг нь үнэлүүлэхээс гадна улс орны хамгийн чухал зүйл болох тэдний хэл соёлыг нь устгах төрөл бүрийн орлогуудыг хийж байсан байна. Хэдийгээр хүнд байдалд байсан боловч 1945 онд дэлхийн 2 дугаар дайнд Япон улс ялагдал хүлээснээр Солонгосын хойгт байдал эрс өөрчлөгдсөн. За 1945 онд Солонгосыг чөлөөлөхөөр Зөвлөлт холбоот улсын цэрэг хойгийн умард зүгээс нь Америкийн нэгдсэн улсын цэрэг өмнө зүгээс нь давшилтаа эхэлсэн байна. За ингээд энэ хоёр тал 38 дугаар өргөрөг хүртэл давшихаар тохиролцсон. За гэвч Америкийн нэгдсэн улс Зөвлөлт холбоот улсыг 38 дугаар өргөрөг хүрээд давшилтаа зогсооно гэдэгт нь итгэлгүй байсан. За хэдийгээр Зөвлөлт холбоот улсын цэрэг 38 дугаар өргөрөг төрүүлж хүрсэн боловч цааш давшилтаа огт өргөжлүүлээгүй. За учир юу гэхээр Европт хийгдэх улсуудын нөлөөллийн хүрээний хуваалтанд давуу байдал олж авах гэсэн орлого байж болох юм гэж нэг талаас үздэг. За ингээд дэлхийн 2 дугаар дайны төгсгөлд Америкийн нэгдсэн улс Зөвлөлт холбоот улс 2 38 дугаар өргөргөөр нөлөөллийн бүсээ тогтоосноор Умард Солонгос, Өмнөд Солонгос гэсэн хоёр хуваагдахын эхлэлийг тавигдсан. За Умард Солонгосын төрийн эрхэнд зөвлөлтийн дэмжлэгтэйгээр гарсан Ким Ир Сен тус улсын коммунист дарангуйлагч болон хувирсан. За тэрээр одоогийн ерөнхийлөгч Ким Чен Уны өвөө. За харин Өмнөд Солонгост 1948 онд ерөнхийлөгчийн сонгуул явуулсан ч энэ нь бол нэгэнд төлөвлөгдсөн зүйл байсан учраас Ли Син Ман төрийн эрхэнд гарсан байна. За Ли Син Ман бол Ким Ир Сений нэгэн адил хатуу чанга хүн байсан. За Өмнөд Солонгосын төрийн эрхэнд гарсан Ли Син Ман коммунист үзэл сурталын эсрэг байсан нь Америкийн нэгдсэн улсад маш ихээр таалагдсан. За ийхүү 38 дугаар өргөргөөр зааглагдсан коммунист капиталист Солонгос улсууд зэрэгцэн оршиж эхэлсэн. Зөвлөлт холбоот улс Умард Солонгосын армийн хүчийг зузаатгаж өгсөн бол харин Америкийн нэгдсэн улс Өмнөд Солонгосын батлан хамгаалах салбарт нь нэг их анхаарал хандуулаагүй. Гэхдээ нэг үндэс угсаатай ард түмний хувьд нэгдэн нийлэх хүсэл тэмүүлэл байсан ч үзэл сурталын хувьд зааглагдсан учраас инх тайвнаар шийдвэрлэх боломжгүй болсон. За ингээд Ким Ир Сен хоёр Солонгосыг нэгдсэн коммунист улс байгуулахыг хүсэж байсан. Харин Ли Син Ман бол өөрийн авторитар дэглэмийн дор мөн л хоёр Солонгосыг нэгтгэхийг зорж байсан. За ингээд хоёр тал хөлийн ойролцоо цэрэг хуралдуулж эхэлсэн. За хөлийн ойролцоо ингээд цэрэг хуралдуулсан тий хоёр талаасаа. За энэ үед нь бол Хятадд Мао Цзэдун нар удирдуулсан коммунистууд Чан Кайшигаар удирдуулсан үндэсний нам хоёрын тэмцлийн үр дүнд Мао Цзэдун тэргүүтээ коммунист намынхан төрийн эрхэнд гарсан байна. За Мао Цзэдуны хувьд иргэний дайны үед Умард Солонгосчууд Хятадын коммунист намд тусалж байсан. Мөн Америкийн нэгдсэн улс болон Өмнөд Солонгост өөрөө дуургүй зэрэг хүчин зүйлээр шалтгаалan Умард Солонгосчуудыг дэмжих нь тодорхой болчихсон. За гэвч тухайн цаг үед Умард Өмнөд Солонгос гэж нэрлэгддэггүй байсан. Хоёр Солонгосын засгийн газрууд аль аль нь өөрсдийгөө хууль ёсны цорын ганц засгийн газар гэдэг тунхаглахыг зорж байсан байна. Ингээд 1950 оны 6 дугаар сарын 25-нд Умард Солонгос өмнөдөд давшин орсон. Тухайн үед бол Ким Ир Сений айрам Өмнөд Солонгосын айрамтай харьцуулшгүй хүчирхэг байсан. Гэхдээ Америкийн нэгдсэн улсаар толгойлуулсан нүүбийн гишүүн улсууд ус болон агаарын цэргийн тусламжийг Өмнөд Солонгос руу илгээж эхэлсэн байна. За ингээд хэдхэн өдрийн дотор буюу 7 дугаар сарын 1 гэхэд Америкийн нэгдсэн улс уг үйл ажиллагаанд явган цэргийн хүчээ оролцуулахар шийдвэрлэсэн. Учир нь Америкийн нэгдсэн улс цэргийн томоохон бааз нь Японд байрладаг учраас энэ нь тийм ч холгүй байсан юм. За тэгэхээр би та бүхэнд энэ бүс нутгийн тухай ойлголтыг өгье л дөө. За энд ингээд Солонгос хажууд нь Япон байна тий. За тэгэхээр Японоос томилогдож ирсэн
Америкийн нэгдсэн улсын цэргүүд тултаанд оролцож байсан боловч Умард Солонгосын давшилтыг бол зогсоож чадахгүй байсан. Умард Солонгосын цэрэг Пусанаас бусад бүх хэсгийг нь эзлэн авсан боловч Пусанд бол Нүүбийн цэрэг зэвсгийн хүчийг Америкийн нэгдсэн улс болон Өмнөд Солонгос хуралдуулад байсан ба хамтдаа. Тэгэхээр Пусанд гол цэрэг зэвсгийн хүчин байсан учраас Умард Солонгос бол яг тийшээ бол давшилт хийж арай чадаагүй. За энэхүү зэвсэгт хүчнийг дэлхийн 2 дугаар дайны баатар Америкийн нэгдсэн улсын генерал Дуглас Мак Артур гэдэг хүн удирдах байсан. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трумэний хувьд л түүнийг удирдлагаандаа барьж авах нь бол нэлээд хүнд байсан гэж байгаа. За Дуглас Мак Артур Америкийн нэгдсэн улсын генерал. За энэ хүн тухайн цэргүүдийг удирдах байсан маа. Ерөнхийлөгч Трумэний хувьд бол түүнийг удирдлагаандаа барьж авах бэрхшээлтэй байсан гол шалтгаан нь Дуглас Солонгосын дайны үеэр хэрэгсэлтэр сүүлүүдийг хийж байсан. За дайн үргэлжлэх 2 сарын хугацаанд Америкийн нэгдсэн улс болон Өмнөд Солонгос Пусанд цэргийн томоохон хүчийг хуримтлуулж чадсан нь дайны нөхцөл байдалд дайны нөхцөлд эргэлт гаргасан байна. Ингээд цаашдаа Умард Солонгос албан ёсоор дайнд оролцож байгаагаа зарлаагүй ч гэсэн түүнийг дэмжиж байсан Хятадын тал болон өмнөд техник дэмжиж байсан Америкийн цэргүүд нэг хэсэг нь давшиж нөгөө хэсэг нь ухрах маягтайгаар дайн үргэлжлэж байсан. Умард Солонгосын цэрэгтээ нүүр тулж байлдах нь ашиггүй байсан учраас генерал Дуглас усан флот ашиглан 9-р сарын 15-ны өдөр Инчоны бомб дээр десант болгосон. За 9-р сарын 15-ны өдөр Инчоны бомб дээр генерал Дуглас усан флот ашиглан десант болгосон. За энд ингэснээр Америкийн цэргүүд Умард Солонгосын цэргийн хангамжийн замыг тасалж чадсан. Тэгэхээр Америкийн цэргүүд бол Умард Солонгосын цэргийн хангамжийн замыг тасалж чадсан дайсны ард талд гарснараа Сөүлийг эргүүлэн авч Бихняныг ч гэсэн эзлэх боломжтой болсон. За дайны нөхцөл байдал бол ингээд өөрчлөгдөж эхэлж байгаа. Дайн үргэлжлэх хугацаанд бол генерал Дуглас өөртөө маш ихтэй болсон. За тэгээд тэрээр зул сарын баяраас өмнө дайныг дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байсан. За тэгэхээр Хятадуудыг Умард Солонгосыг дэмжнэ гэдэгт өөрөө ч гэсэн итгэлгүй байсан. Гэвч тэрээр Хятадуудыг өдөө тэдэнтэй байлдаж Хятад дахь коммунизмыг устгах гэсэн бодолтой байсан. За гэвч Трумэн генерал Дугласыг довтлохооно зогсоохыг шаардан яалуу голыг гаталж болохгүй шүү. Болгоомжтой байх хэмээн удаа сануулж байсан байгаа. За гэвч генерал Дуглас яалуу голыг гатлан цааш довтлохооно үргэлжлүүлсэн. За түүний хамгийн том алдаа байсан. Учир нь яг энэ үед Хятадын томоохон арим яалуу голын орчим төвлөрөөд байсан. За мөн машинуус байдлаар зөвхөн тэд шөнийн цагаар л урагшилж давшиж байсан. Ингээд 10 дугаар сард Америкчууд дайнд ялах нь тодорхой боллоо хэмээн бодож байх яг тэр үед яалуу голыг гатлан давшилтанд орсон. Америкчууд Хятадын үндсэн хүчин гол гатлаад довтлоход бэлэн байгааг мдээгүй сууж байсан. Ингээд аз сорьсон тоглоомоо эхлүүлсэн байна. Хятадууд гол гаталж ирээд Америкчуудыг гингүй байхад нь хит удаа довтлсон. Америкчууд ч гэсэн Хятадуудыг үнэхээр дайнд орохоор шийдсэн гэдгийг ойлгохгүй хит удаа тулгарсныхаа дараа нэг юм ойлгох шиг болсон. За ингээд гэтэл энэ хооронд Хятадууд Америк болон Өмнөд Солонгосчуудыг өмнө зүг шахан ухрааж нийслэл Сөүл хотыг дахин эзэлж аваад амжчихсан. За ингээд Азийн шооны нүх сорьсон мэт тулдаануудыг үргэлжлүүлж 3 дугаар сар болоход Сөүл хот Хятадууд ба Өмнөд Солонгос болон Нүүбийн цэргийн хүчнийхний гарт бүр 4 удаа солигдож, эзлэгдэж амжсан байна. За гэвч Америкийн нэгдсэн улсын цэргийн командлагч итгэл найдвар алдаагүй. Тэрээр Хятадд цөмийн бөмбөг хаях зөвшөөрөл авахар хөөцөлдөж эхэлсэн байна. За түүгээрч орохгүй цөмийн бөмбөг хаяхдаа Трумэнээс зөвшөөрөл авах шаардлагагүй хэмээн бодож байсан өөрөө. За үүнийг нь мэдсэн Трумэн 1951 оны 4-р сард генерал Мак Артурыг албан үргээс нь чөлөөлсөн. За энэ үед хоёр тал 38 дугаараар өргөх хавцаа хоёр талаасаа хориглох байлдаанд ороод байсан байна. За ийхүү дайн эхэлсэн цэгтээ эргээд ирсэн учраас дайн дуусгах тухай шийдвэрийг хоёр тал гаргасан боловч дайны олзлогсод болон дөрвөстэй эргүүлэн солилцох талаар бараг 2 жил шахам хилэлцээр хийсэн. Ингээд 1953 оны 7 сарын 27-нд хоёр тал гал зогсоох хилцэрт гарын үсэг зурцгаасан. За би нэг юмыг энд тодруулж хэлье.
Гал зогсоох хэлцэр гэдэг бол дайн дуусгах инх тайвны гэрээ биш. Энэ нь хоёр тал шинэ улсынхаа хилийг харилцан хүлээн зөвшөөрч инх тайвнаар зэрэгцэн оршихоор шийдлээ гэсэн үг бас биш. За гал зогсооно гэдэг бол байлтгай зогсооно гэсэн үг. Энэ нь албан ёсоор дайн дууссан гэсэн утгатай тайлбар бол биш аа. За тэгэхээр ерөнхийдөө бол умард болон өмнөд Солонгос улсууд одоо ч гэсэн дайны байдалтай байгаа. Миний видео хичээлээр бичиж байгаа энэ үед магадгүй ир хэдэн жилд ч гэсэн тэд албан ёсоор дайны байдалтай зөвхөн гал зогсоосон байгаа гэдгийг хэлхэн зүйтэй байхаа. За тэд зөвхөн байлтгаал төр зогсоогоод байгаа хэрэг л дээ. За ингээд энэ дайн бол маш их цус асаруулсан дайн байсан. Хоёр талаасаа маш их харгислал үлдэгдсэн тий. Умард Солонгосын цэргүүд өмнөд Солонгос руу дайран орохоос өмнө Лисиман олон хүмүүсийг коммунист хэмээн сэжгэлж баривчлан хорьсон байна. За миний хүмүүс гэж хэлээд байгаа нь заримдаа бүхэл бүтэн гэр бүлэгч бүгдийг нь хорж байсан гэж байна. За ингээд умард солонгосчуудын давталгаанд дийлдэж ухрахтаа тэдгээр коммунистууд хэмээн сэжиглэгдэн хоригдож байсан маш олон хүмүүсийг хомроглоо устгасан. Тэдгээр нь зөвхөн цэргийн хүмүүс байгаа. Хүүхэд эмэгтэйчүүд гэд бүхэл бүтэн гэр бүлээрээ ч гэсэн хүс тэмдэрэгдсэн байгаа. За Лисима энэ явдалд яалтчгүй буруутай те. Ким Ир Сен ч гэсэн дотохгүй. Умард Солонгосын цэргүүд өмнөдийг нийслэл цөөлийг эзлэх үед тэд бас харгислал үйлдэж төрийн албаагчид болон эрдэмтдийг алж хийсэн байна. Ингээд аль талаас нь харахад аимшигтай дайн байгаач. За байдал ямар байсныг ойлгох гэж оролцгоё л доо. Солонгос ер нь тийм ч их том улс биш. Гэтэл дайны үеэр ойролцоогоор сая 500 мянгаас 3 сая хүн амь ирсэн гэж үздэг. Харин албан ёсны тоо баримтаар 2 сая энгийн иргэд үргэлжсэн гэдэг. Ойролцоогоор авч үзэж байгаа амь өргөдөгчдийн тооны хэлбэлзэл 500 мянга байна гэдэг нь ямар аимшигтай дайн болсныг илт гэрчилж байгаа хэрэг юм. Америкийн нэгдсэн улсын зүгээс бол бараг 40 мянган цэрэг амь өргөцсөн гэж үздэг. Хятадын хувьд ойролцоогоор 400 мянган цэргээ алдсан. За би дандаа ойролцоо тоо хэлээд байгааг та бүхэн анзаарч байгаа хэлтэй. Умард Солонгос ч гэсэн бараг адил тооны цэргээ алдаж өмнөд Солонгос ч бас ялгаагүй хэдэн зуун мянган цэрэг нь амь өргөцсөн. Инхээр маш их цус асаруулсан аимшигтай дайн болж харин үр дүнд нь дайн эхэлсэн цэгээсээ бараг л өөрчлөгдөөгүй.